Нийлгийн хамгийн том айрам сүүл дараатнууд 5К-г, хоошны 4К-г бүгд нэг л хүнийг зогсоохын төлөө. Шүүх хорон эхэллээ. Өнөөдөр бид энд модаар өчийхаа. Жинхэнэ хорон санаад нөө үгүй юу гэдгийг шийдэх болно. Тогтсон ёсоор прокурор болон өмгөөлөгчд үгээ хэлнэ. Архим шүүгч. Мадаар өөрийн хүмүүсээс уравсан. Тэр эцэст нь их тайвныг тогтоох мэдрэл үзүүлсэн чи тосгоныг өдөрдөж байсан Хоккагийн Хашираматай дайсагналцахыг шийдсэн. Тэр хэдэн мянган хүний амьд төрсөн дайныг жаглуулсан. Хүмүүсийн тархийг угааж хүч чадал хүрэхтэй ажиглаж байсан аимшигтай нэгэн. Эсэргүүцэж өн архим шүүгч. Тэр үнэхээр тосгоноос уравсан уу эсвэл тосгон түүнээс уравсан уу гэдгийг бид бодох хэрэгтэй. Мадара өөрөө инх таймныг хүсэж байсан гэвч хүмүүс түүнийг өнгөрснөөр нь дүгнэн өөрөөс нь нүүр буруулсан. Түүний хийсэн бүхэн цаана шалтгаантай байсан. Мадара зөвхөн хүчил хүссэн. Тэр бусдын амьдралыг өөрийн хуваа хийж яасан төлөвлөгөөнд ашигласан. Обидогийн хүүгийн сэтгэлийн шаргыг ашиглан удсан гүгэлтэйгээ болгосон яриад чирэггүй. Хуваа хийжсэн. Тэр хүн төрлөختний дайнаас ангижруулахын тулд хүч хүссэн. Үйл бодол нь буруу байсан ч зорилго нь ердөө дайнгүй ертөнц байсан шүү дээ. Гэвч тэр зам нь ааллага, худал хоормог, манипуляцаар дүүрэн байсан. Энэ нь түүнийг худалч мөн аалуурчин болгож байгаа хэрэг. Тухайн үеийн нийгмийг хараад өчнөө жил өнгөрсөн ч нууц навшны тосхон хүртэл өнчирсэн хүүхдүүдийг багаас нь хүйтэн цус алуурчин болгож байсан. Харин Мадара энэ мэд зүйлсийг зогсоохол гэсэн шүү дээ. Ямар ч л байсан тэр толгоноос уравсан. Харин түүний хүмүүс түүнээс ихэж уравсан. Хоккагийг сонгох үед түүнийг биш харин Хаширамыг сонгосон шүү дээ. Энэ нь Мадарагийн зүрхийг шархлуулсан. Зүрх шархлахаа. Тэр тохирох удирдагч биш байсан тосгоныхны буруу биш. Ердөө Хаширама босод хүмүүст илүү итгэл төрүүлсэн хэрэг. Үүнээс бол тэр өгсөн хойноч өшөө авах дайн эхлүүлсэн. Харин тэр дайны үр дүнд амлаад байсан инх тайван нь хүн төрлөختнийг ургамлын бордоо болгох байсныг бид харсан шүү дээ. Тэр дүүнараа бүгднийг дайнд алдсан. Инх тайван хизээж түүний амьдралын нэг хэсэг байгаагүй. Тэр генжицүүгийн хүчээр бүх ил төрчлөөнийг устгахыг хүссэн. Харин аимшиг цөрөг нөлөөг нь мдээгүй нь харамсалтай. Та Мадараг дүүнараа алдсан гэж хэллээ. Гэхдээ Хаширамач гэсэн ах дүү нараа алдсан шүү дээ. Гэхдээ тэр дайн эхлүүлээгүй. Ялга нь ердөл чадвар. Хаширамад Мадаратай ижил чадвар байгаагүй. Тэр хүн төрлөختнийг тэр чигт нь нойрсуулах хүч ууршдгийг мдээгүй. Харин Мадара тэгэх боломжтой байсан. Тэгвэл хүчтэй хүн бүр дэлхийг өөрийнхөөрөө удирдах болно гэхгүй юу? Тэр сонголт нь бусдын эрх чөлөөг үгүй хийсэн. Хүчил хариуцлага. Гэвч зовлон амлсан хүний сонголтыг зөвхөн гаднаас нь хараад шүүж болохгүй. Тийм амьдрал үтсэн ямар ч хүн дайныг зогсоохыг хүсэхгүй гэж юу? Энэ мэтгэлзэн намайг нэг зүйлийг бодоход хүргэлээ. Хэрвээ ямар цорог нөлөөгүй бол бид насаараа сайхан зүудэндээ сэрэхгүй амьдрах байсан болов уу? Мөн түүнийг шүүхэд хэцүү юм. Нэгкэр шийдвэрийг мөн л та нар гаргах учиртай. Мадара жинхэнэ хорон санаад нөө эсвэл ердөө зайнаас залгсан нэг нөө. Дараагийн шүүх хурлаар хэнийг оруулахаа комент хэсэгт үлдээгээрэй.